За энэ удаагийн сэдв маань цонх гэсэн сэдв байгаа. Эрчим хүчний үр ашигтай байдлын зураг төсөл гэсэн сэдвийн маань 5 дахь хэсэг гэхээр үргэлжилж байна. За үндсэн цонхны үүрэг гадна тал нь нарны цэцэрэгийг хянах, борооноос хамгаалах, салхинаас хамгаалах, дуу чимээнээс хамгаалах, дотор тал нь цонхтой харьцах, агаарын чигийг хянах, температурын 5 дахь мөн агаар сэлгээлт галаас сэргийлэх батгүйх байдал гэж харуулж байна. За цонхны эрчим хүчний үзүүлэлтээр цонхны гол үзүүлэлт нь U утга буюу нийт эрчим хүч нэвтрүүлэлтийн коэффициент G утга U утгыг дараах байдлаар ялгаж болно. Шилгээний U утга, хүрээний U утга, нийт цонхны U утга. За G утга нь хэр хэмжээний нарны цэцэрэг барилга руу нэвтрэн орж байгааг заана. Цонхны яг бодит U утга болон G утгыг тодорхойлох хүндрэлтэй. Ерөнхийдөө үйлдвэрлэгчид баталгаад гэрчлэгээр дээрх үзүүлэлтүүдийг гаргаж өгдөг. Одоо ашиглаж байгаа цонхнуудад дараах үзүүлэлтүүдийг авна гэсэн байна. За 2 давхар шил хэрэглэж байсан өмнө болохоор модон хүрээтэй цонхнууд хийдэг байсан бол одоо 2 шилэн багцтай хунзар металл болон хөнгөн цагаан хүрээгээр хийгдэж байгаа. Одоо тэдгээрийн G болон U утгыг харуулсан байна. Шилний эрчим хүчний үзүүлэлтээр 2 давхар шилэн багц буюу аргон дүүргэлт ба лов бүрхүүлийн тулааны тусгаарлалт хоёрын харьцуулалтыг энэ зурган дээрээс харуулсан байна. Жишээ нь өдрийн гэрэл нэвтрүүлэлт G утгагийн харьцуулалтыг мөн энэ зурган дээрээс U утгын харьцуулалтыг харж байна. Өндөр үр ашигтай цонхны үзүүлэлт ба гуурсны үзүүлэлт. Гуурс нь 2 болон 3 давхар шилэн багцын цонхны ирмэгийг хаах буюу шил хоорондыг тусгаарлах зорилттой. Гуурс нь шилэн багцад шигшил үүсгэхээс сэргийлэх болон шил хоорондын зайг бүтэмжлэх зорилготой хуурайшуулах материалаар дүргэгдсэн байна. Ингэснээр агаарын чийг сонхоор нэвтрэхгүй мөн дүүргэлтийн хий гадагш алдагдахгүй болдог. Ердийн гуурсыг дулаан дамжилт ихтэй хөнгөн цагаанаар хийдэг. Ерөнхийдөө шилний дотор гадаргуугийн булангийн хэсэгт нам температурын улмаас конденсац үүсдэг. Илүү сайн материалаар хийсэн дулаан гуурсыг хэрэглэснээр булангийн хэсгээр алдагдах дулаан дамжилт буурдаа гэсэн байна. За энэ дээр поликарбонат дүргэлттэй зэвэрдэггүй ган хийцтэй дулаан гуурсыг харуулж байна. Зурган дээр. За гуурсны үзүүлэлтийг дулааны камераар харуулсан зураг байна. Энэ дээр зүүн талын зураг дээр дулаалгатай гуурсан төгсөвчтэй цонхыг харуулсан бол баруун талынх нь энгийн гуурсан төгсөвчтэй цонх гэж харуулсан байна. Хоёрын ялгааг харуулсан байна. За материал нь хөнгөн цагаан, зэвэрдэггүй ган эрзийн поликарбонат мөн дулаан дамжуулалтын хавийг харуулсан байна. За шилнүүдийн төгсгөлийг холбогч буюу гуурсны материалын дулаан техникийн үзүүлэлт. Тэгэхээр халуун дулаан дамжуулагч нь ердийн цонхны U утгыг ойролцоогоор 0.1-ээс 0.3 Вт метр квадрат Кельвин хүртэл сайжруулдаг. Шилний ирмэг дээр температур ойролцоогоор 2-4 Кельвин өсдөг гэсэн байна. За энэхүү хүснэгт дээр цонхны стандартуудыг харуулсан байна. За стандарт цонх, сайн цонх, илүү сайн цонх, хамгийн сайн цонх. За эдгээрийн хүрээний төрөл, шилгээ, шилний U утга, шил тусгаарлагч, хүрээний U утга, за цонхны U утга, үн эдгээрийг харуулсан байна. За жишээ нь хүрээний төрөл дээр 4 камертай хунзар металл хамгийн сайн нэмэлт дулаалгатай 5 камертай хунзар металл. За U утгын харьцуулалт болон үний хувийг харуулсан байна. Зургаар мөн харьцуулалтыг харуулсан байгааг харж байна.
За цонхны битүүмжлэл асуудал ба шийдвэрлэх арга зам. Цонхыг боломжит хэмжээгээр нь битүүмжлэхгүй бол дулаан алдагдлыг үүсгэдэг. Цонхны жааз ба хүрээний уул зүрийг уян чиргээр дор хаяж хоёр давхар чигжин. Цонхны хүрээ болон гадна хааны уул зүрийг бие үү шахдаг хөөсөөр чигжин. За хөөс нь тодорхой хугацааны дараа агшдаг учраас гадна дотор талаас нь мөн хуудсан тусгаарлагчаар тусгаарлана. Гадна талын тусгаарлагчийг дотор талын шиг нэгт хийхгүй сулхан хийн. Энэ нь уул зүрх хэсэгт хоримтлагдсан чигийг гадагшлуулах зорилготой. Чигжээс хийх техникийн шийдэл нь силиконоор чигжих, мембранаар чигжих, за тэлдэг наалтаар чигжих гэсэн байна. Зүүн талын зурган дээр силикон чигжээс буюу дотор талд хэрэглэх нь илүү тохиромжтой гэсэн байна. Дундх зурган дээр цонхны суулгалтын зайг хөөсөөр шахаж гадна дотор талаас нь мембранаар тусгаарласан байдлыг харуулж байна. За энэхүү зурган дээр тэлдэг наалт гадна талд хэрэглэх нь илүү тохиромжтой гэсэн байна. За гадна хаалга асуудал ба шийдвэрлэх аргууд. Хаалганы хувьд цонхны тавиуртай адил шаардлага тавигддаг. Тусгаарлагч нэгт суйрлуулах горим гэх мэт. За хэрв хаалга нь зөвхөн хэсэгчлэн бүрхэгдсэн эсвэл огт байхгүй бол хаалганы далавчны тунгалаг хэсгийг амархан тусгаарлаж болно. Нэмж дуртагад гадна хаалга нь үргэлж өөрөө хаагддаг хөрөмжтэй байх ёстой. Нэмэлт лобби маягаар ажилтдаг хоёр дахь хаалгатай байх ёстой гэсэн байна. За зүүн зурган дээр хөнгөн цагаан дулаан тусгаарлалттай 2-3 4 давхар шилэн хаалга. За дундх зурган дээр юу утгатай энэхүү юу утгатай пассив байшингийн хаалга. За баруун зурган дээр автоматар өөрөө хаагдах үдний хаалга гэж харуулсан байна. За энэ хүрээд манай бичлэг энэхүү сэдв маань өндөрлөж байна. Анхаарал тавьсан бидэнтэй хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Дараагийн сэдв маань сүйдвэрлэлт.